Байна уу? За юу нөхшөө? Ажил сайн. Сайн өгш ажиллаа хийгээл. Тийм чи ирээд удаагүй гэрээр ирээд нэг сар гарал болж байна. Харин тий анхныхаа салинг авсан да. Харин тий одоо ямар ч Монгол руу мөнгө шийдвэрлэх хэрэгтэй болчиход байна да. Яаж Монгол руу мөнгө шийдвэрлэх вэ гээл. Манайс нөгөө Ёожо сургуулийн төвдөр Солонгос банкны данс ямарч нээж өгсөн. Одоо харин яаж одоо Монгол руугаа мөнгө шийдвэрлэх вэ гээл. Харин чамаг энд утсан болохоор мэдж байгаа болоо гээл анда. За. За юу трансферээ? За. Өдрийн лимит хүү шилжүүлдэг юм уу те? За ямар боломж юм те? За. Улаан паспорт синхронол хоёроор бүртгүүлэх болох юм биш те? За наа чи ямар боломж. Тэгвэл мань руугаа наатах чанаа нэг явуулаач. Мань наад гэж нэг сонирхож үзье л та. Тэгэр анда. За. Баярлалаа бро. Тэгэр анда. За. За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За Солонгос улсад ирээд удаагүй байгаа. За хөдөлмөрийн гэрээгээр ирсэн одоо ЕС визтэй залуус. За дээрэс нь Е8 визтэй буюу за удирдлагын чанартай буюу далайн аж ахуй, за газар тариалан гарсан хүмүүс маань. За дээрэс нь аяллаа визээр ирсэн хүмүүс маань. За энэ Солонгос улсад ирээд одоо ажил хийгээд за Монгол руугаа мэдээж мөнгө шийдвэрлэх хэрэг гардаг. Тэгэхээр одоо ямар аппликейшнээр шийдвэрлэх вэ гэдэг маань одоо бас асуудал гарч ирдэг. Тэгэхээр та бүхэн тэр асуудлыг шийдэж өгсөн аппликейшнийг танилцуулах чинь тэр бол U-Transfer гэдэг аппликейшн байна. U-Transfer аппликейшн бол одоо за өдрийн лимитгүй хүссэн хэмжээгээр явуулах боломжтой. За түргэн шуурхай найдвартай. За дээрээс хамгийн өндөр ханшаар явуулна. Тэгэхээр та бүхэн энэ аппликейшнийг ашиглаад Монгол руугаа мөнгө шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн U-Transfer аппликейшн. Тэгэхээр Солонгост одоо визтэй, визгүй байсан гэсэн одоо бүртгүүлэх бүрэн боломжтой. Гол нь та Солонгос банкны данстай байх хэрэгтэй. Тэгээ улаан паспорт цэнхэр үйлдвэрээр та бүртгүүлчих гэсэн үг. Тэгэхээр бүртгүүлээд ашиглахад бол хамгийн хялбар. За дээрээс нь Азийн болон Европын 60 гаруй орнууд та мөнгө шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр nice сонс тий.